Сайн уу, Кинон channel байна. За та нартай өнөөдөр хятад үнэхээр viral болоод байгаа хэргийн талаар ярихаар бэлдсэн байгаа. За та нар зураг хараад бараг мэдсэн байхаа. Red Sister буюу өөрийгөө улаан эгч гэж нэрлсэн хятадын нэг эрэгтэй талаар та бүхэнд ярьж өгөх болно. Уг нь яг энэ хэрэг анх гарахад нь бэлдсэн ч гэсэндээ одоо ахаад шинэ мэдээлэл гарч ирж магадгүй гэд хүлээж исэн. Тэр хооронд зөндөө олон ютуберууд ерөнхийдөө бол ярьсан байлээ. Гэхдээ миний яг бэлдсэн одоо зүйл бол гол асуултын хариултыг өгөхийг ер нь хичээсэн байгаа. Яагаад 1600 эрэгтэй энэ эрэгтэйтэй бэлгийн харьцаанд орсон бэ? Эрэгтэй гэдгийг бүр мэдсээр явж штэ. Зүгээр нэг сонирхоод очсон гэхэд хитрхи их тоо байгаа хгүй юу? За бүгдээрээ гол асуудалтаа орцгоё. Энэ хэрэг нь анх Хятадын Нанжин хотод гарсан хэрэг байгаа юм. Одоо Нанжин хот даяар дохын шинжилгээ бас бэлгийн замын халдвар төвчний шинжилгээ үнэгүй авч байгаа юм. Учир нь энэ Жав гэдэг эрэгтэй нь 1600 эрэгтэйтэй ямар ч бэлгэвчгүй хамгаалтгүй унтаж хөвцөн байгаа юм л да. Тийм болохоор энэ 1600 эрэгтэй ард бас тэдний найз зөвхөн хавтагчин нар нас байгаа болохоор Нанжин хот даяараа шинжилгээ өгөх тийм үнэгүй аян бол зарлалсан байгаа юм. За зөвхөн камерт бичигдсэн тоон гэхэд 1600 болохоос одоогоор нийтдээ бараг 7000 гаруй эрэгтэй байж магадгүй гэсэн алтан бус тоо байгаа юм. Энэ юу эрэгтэй яагаад ирчүүдтэй ер нь унтаад яваад байгаа юм бэ гэд энэ хэргийн талаар мэдээгүй сонсоогүй хүмүүстэй зориулаад энэ хэргийн талаар цус ярьж өгье. 38 настай Жав овогтой өөрийгөө Нанжин Хунжи буюу Нанжины улаан эгч нэрээр нэрлсэн эрэгтэй нь эмэгтэй хүний дүрд хувираад Хятадын цахим болцооны аппликейшнуудаар дамжуулан ирчүүдийг өргөтөн өөрийн байрандаа авчирч нууц камер сүйрлүүлсэн өрөөндөө тийм танихгүй янз бүрийн нас ирчүүдийг авчирч бэлгийн харьцаанд орсон байна. Тэрээр бол яг одоо ингээд нэг болцоонд явж байгаа юм шиг гэртээ дууддаг байсан. Маш олон хүмүүс асуусан байсан л та. Энэ ирчүүд дунд нь маш царайлаг баг K-pop idol шиг зарим нь бүр ингээд бодибилдингийн тамирчин шиг гоё биетэй тийм ирчүүд ирсэн байсан. Яаж энэ ирчүүдийг олсон бэ гэд. Тэгэхээр энэ нь бол юу л да? Тэр ирчүүдтэй нэгсэндээ ингээд өөрөө тэр ирчүүдийг сонгосон гэсэн үг. Нэгсэндээ яг хоёр талаасаа ингээд би нэг аппликейшнаар сонгоод тэгээд тохиролцоод нэгсэндээ уулзж байгаа гэсэн үг. Тийм болохоор энэ өөрийгөө улаан эгч гэж нэрлээд байгаа эрэгтэй нь болохоор болцох залууга бас өөрөө сонгосон гэсэн үг. Тийм болохоор мэдээж царай зүсийг хараад бие бэлтрийг нь бол харсан гэдг нь ойлгомжтой. За одоогоор 1600 эрэгтэй гэж үзэж байгаа ч энэ нь яг эцсийн бол тоо биш юм байлээ. Энэ ирчүүд дунд нь ямар мэрэгчлээ хүмүүс байсан бэ гэх юм бол бүр цэцэрлэгийн багш, дунд сургуулийн багш, их сургуулийн оюутан, төрийн альбан хаагч, олон улсын оюутан, хурмаа хийхгээ сүү тавьсан байсан залуу. Тэгээ бүр ингээд хурмаа хийгээд их нэртэй тийм янз бүрийн насны ирчүүд энэ дунд нь байсан байгаа юм. Тэрээр ирчүүдээс бол ямар нэгэн үнэтэй бэлэг сэлт мөнгө төгрөг ерөөсөө автахгүй байсан. Тухайн ирчүүд нь түүний байранд ирэхдээ өөрийнхөө одоо ингээд юу гэмдэ өөрийнхөө хүслээр жижиг тийм самар сүү идэх юм банан, гэр ахуйн хэрэгсэл, нойлын цаас зэргийг авчраад зүгээр ингээд багаан бэлэг ингээд түнд өгдөг байсан байна. За энэ ирчүүд яг энэ улаан эгчийн өрөөнд ороод яг юу хийдэг байсан зарим ингээд залуучуудын ингээд видеог хараад та бүхэндээ ярьж өгье. За нэг залуу бол тухайн одоо ингээд эрэгтэй гэрт нь ороод тэр залууг орон дээр хэвтүүлээд энийг ч итгүү тэрийг ч итгүүгээд урд нь ингээд жимс барьж суугаад эрэгтэй хүний яг хаан шиг мэдрүүлж ингээд тийм мэдрэмж өгч байгаа хгүй юу. Тэгээ нөгөө эрэгтэй нь одоо ямар сайхан сэтгэлтэй эмэгтэйтэй би учирчваа гэд бүр олон дахин тэр эмэгтэй одоо тэр эрэгтэй дээр оцсон байгаа юм. За зарим эрэгтэйчүүд нь бол орж ирээл түүний одоо ингээд парик зүүсэн нүрээ маш зузаан ингээд кренцийг хараад эрэгтэй хүн гэдгийг нь бол ерөнхийдөө бол таамагласан байгаа юм. Тэгсэн ч гэсэндээ нөгөө хон одоо эгч маань чи надад ингээд хүрээд үзээ би ингээд эмэгтэй хүн ингээд өөрийнхөө одоо эмзэг эрэхт нь ингээд тэр хавтаа хүрүүлээд тэгээ бүр ингээд хуурж исэн байгаа байхгүй юу. Гэхдээ одоо тухайн эрэгтэй хүн гэдгийг мэдсэн ч гэсэндээ ямар нэгэн байдлаар тухайн эрэгтэйтэй бэлгийн харьцаанд орсны дараа л явдаг байсан байгаа. Ихэнх бичлэгэн дээр. За тэгээд энэ дунд нь гадаадын оюутнууд байдаг гэж хэлсэн шүү дээ. Тэгвэл энэ дунд нь нэг Пакистан оюутан байсан. Тэгээд тухайн Пакистан оюутан эрэгтэй хүн гэдгийг нь шууд ингээд бичлэгэн дээр ингээд хараад мэдчихэж байгаа байхгүй юу. Тэгсэн ч гэснээр тухайн эрэгтэйтэй бэлгийн харьцаанд орсон. Тэгээ бүр энэ Пакистан оюутан бол доор хаяж 2 удаа энэ улаан эгчтэр бол ирсэн байдаг.
За тэгээд тэр Пакистан оюутанд бүр цайны мөнгө өгж байгаа нь бичлэгдээр бүр харагдаж байгаа байхгүй юу? 100 юаныг ингээд за чи энийг ингээд хэрэглээ те чи оюутан юм чи ингээд чам мөнгө хэрэгтэй л байгаа л үү тэгээд улаан одоо игчгээд нэрлэгдээд байгаа энэ хэрэгтэй нь бас маш тийм эмгтээлэг тийм хоолойтой те маш тийм ийдэг ерөнхийдөө бол ингээд үйлдэл бас ингээд гаргадаг. Жишээлбэл нэг хэрэгтэй ингээд гэрт нь ороод ирсэн чинь тухайн одоо эрэгтэй гэрт нь юу явж байгаа байхгүй жом. Тэг ингээд жом явсан чинь яана энэ ингээд жом явж байна чи энийг ингээд устгаад өгөөч гэгээд маш юм илдгээр гуйж байгаа байхгүй юу. Тэгэхэд бол зарим эмэгтэйчүүд бол маш амар ингээд хашгираад яана жом байж таа гэгээд баг зарим манай монгол эмэгтэйчүүд бол шууд таавч хараа ална шүү дээ. Тэгэхээр энэ бол бүр ингээд эрэгтэй хүний хажууд яаж би юм аялах уу те яаж би найлан хаадах уу гэд бүр үнэхээр бүр ингэж бэлдсэн байгаа байхгүй юу өөрийгөө. Тэгээд ч болоогүй энэ улаан анаа гэд өөрийгөө нэрлсэн эрэгтэй нь өглөө бүр маш эрс хэрдэг гинэ. Тэгээд өөрийгөө ийм эмэгтэйлэг байлгах гэж хичээлэлдэг. Тийм инхрийн ялтам хоолоогоор ярих бүр дасгал хийдэг гэж байгаа байхгүй юу? Бас нүүр будалтандаа л хэд 2-3 цагийг бүр зарцуулдаг. Тэгээд үргэлж гэрээ цэвэр цэнцгэр байлгахад маш их цаг зарцуулдаг. Тэгээ бүр гэрийнх нь гадаа хүртэл бүр цэцэг мэцэг тарьсан байдаг гэж байгаа байхгүй юу? Ер нь бол эрэгтэй хүний яаж би ингэж урхиндаа оруулах уу, татах уу гэд бүхэл зүйлээр ингэ судалсан байгаа байхгүй юу? Тэгэл энэ бузар үйлдэлээ бол хийж чадсан байгаа юм. Гэхдээ хамгийн зөвүүн нь одоо энэ хонжие гэд хэлээд байгаа тэр эрэгтэй нь тухайн залуучуудтай ингээд хийсэн бичлэгээ хууль бус тийм сайтуудад нэг бичлэгээр $20 байршуулан түүнээсээ асар их мөнгө олдог байсан байна. Одоогийн байдлаар хэм бол бараг 100 сая төгрөг олцсон байгаа юм билээ альбан бус мэдээлэлээр. Хэрвээ бусад одоо магадгүй те 6,000 бичлэгээ тавих юм бол бүр тэрбумд нь ч болох магадaltaй байсан байгаа байхгүй юу? Яагаад энэ 1600 эрэгтэй улаан игчдэр бүр олон дахин ирсэн бэ? Зарим эрэгтэйчүүд нь бүр 3-4 удаа, зарим нь бүр 7 удаа ч ирж исэн эрэгтэй байгаа юм байлээ. Үнэхээр хятад ирчүүд ганцаарцсандаа түүн дээр ирсэн үү? Энэ талаар бүгдээрээ ярьцгаая. Зарим талаараа бол ерөнхийдөө үнэн. Хятад улс саяхны хүртэл нэг хүүхэд төрүүлэх хуультай маш олон жил болсон. Тиймээс ч одоо ихэнх хятад айлууд удам залгах хүүтэл болохыг маш их хүсдэг байсан байгаа юм. Зарим тосгонд бүр хэрвээ охин төрөх юм бол шууд устгадаг ч гэсэн дам яриа байдаг. Иймээс ч хятад ирчүүдийн тоон эмэгтэйчүүдийнхаа тооноос маш их болсон байдаг. Яг энэ шалтгааны улмаас. Хятад ирчүүд 10 жилдээ сайн сурч, их сургуульд орж, дараа нь ийм тогтсон ажилтай л болохгүй бол их нэртэй болох нь бараг л тийм мөрөөдөл мэт байдаг. Хятад эмэгтэйчүүдийн хувьд ийм хэлц байдаг байхгүй юу? Гав фу швай гэдэг. Энэ нь өндөр царайлаг баян гэсэн утгатай үг. За эрэгтэй хүн тавьдаг стандарт тийм шалгуурууд нь бол маш өндөр байдаг. Зарим тосгоны тийм тариачин эсвэл их сургуульд орж чадаагүй ийм хар ажилчин залуучуудад найз охин эхнэр олдох магадлал маш бага байдаг. Ийм ч учраас гадаадын одоо хөрш зэрэгэлдэх Лаос, Вьетнам, одоо Камбож, за бүр Африкаас ч эхнэр авах нь бол ерөнхийдөө сүүлийн үед ихсэн гэж хэлж болно. Түүнчлэн эхнэр авахдаа бүсгүйнхээ гэр бүлд нь бол мөнгө өгдөг уламжлалтай байдаг. Зарим мужид хамгийн багтаа гэхэд л бол 10,000 юан буюу Монгол төгрөгөөр бол бараг 5 сая төгрөг. За зарим газар одоо хот ийм хүрээ газар бол 100,000 юан буюу Монгол одоо төгрөгөөр 50 сая төгрөгийн бэлэг сэлт бэлдэх тийм дарамт ирдэм байна л да. Одоо эрэгтэйгийнх нь гэр бүлд. Тиймээс ч ийм эдийн засгийн дарамтнаас болоод хэрвээ байр машингүй бол хинч намайг тоохгүй гэсэн тийм сэтгэл зүй эрэгтэй хүнд байд юм байна. Хятад бүр ийм хэлц байдаг гинэ. Ханхүү биш бол хань болохгүй гэсэн үг байд юм байна. Хятад эмэгтэйчүүд эрэгтэй хүнийг байртай, машинтай, тогтвортой орлоготой байх ёстой гэж үздэг юм байна. Гэрлэлтийг хөрөнгө оруулалт гэж ерөнхийдөө бол боддог. Гэтэл их нэртэй болохын тулд эхлээд ядаж байртай болох хэрэгтэй болчихж байгаа юм л да. За тэгвэл Бээжин одоо нийслэлттэй Бээжинд л гэхэд 1 м квадрат байр нь $50,000 ч бүр хүрдэм байна л да. Маш үнэтэй байдаг. Хятад бүр ирчүүдийг гэрлээгүй бол чи хүн биш. Байргүй бол чи ир хүн биш гэсэн тийм хэлцч түгээмэл явд юм байна. За дараагийн бас нэг асуудал гэх юм бол strong independent woman-ийн асуудал. Энэ нь юу гэсэн үг вэ гэх юм бол бие даасан хүчрхэг тэг хүнтэй суух хүсэлгүй тийм эмэгтэйчүүд харьцангуй их болсон юм байна. Бас одоо магистр, доктор те боловсролын ингээд зэрэг нь
илүү ингээд чанаржих тусам эмэгтэй хүн хүүхэд төрүүлэх нь оройд нь бас эрэгтэй хүнтэй суух нь оройтд юм байна. За тэгээд 27 наснаас хойш хүнтэй суугаагүй ганц бие байх юм бол эмэгтэйчүүдийн хятадд шан нью илүүдл эмэгтэй одоо ганцаарсан модны мөчөр гих зэргээр янз бүрийн үг хэлгээр хэлж одоо доромжилт юм байна л да. Бараг л доромж юм уу да. Хятад одоо ингээ болцоо нь бол зөвхөн үерхэд дурлаад салахгүй харин боломжит тийм хань ижлээ олох эхний болцоон дээр л гэхэд одоо хүүхэдтэй болох уу тий ажил амьдралын төлөвлөгөөгөө ярина бүр ийм гүнзгий агуулгыг бүр ярьд юм байна. За бас хятадд бол баг бүх бүсгүүчүүд эрэгтэй хүнийг санхүүгээ 100% даах ёстой гэж үздэг юм байна. Хятад одоо хамгийн алдартай болцооны аппликейшнууд нь Тантан, Момо зэрэг аппликейшнуудаар дамжуулж өрнө хосууд ингэж танилцдаг юм байна л да. Энэ маш алдартай аппликейшнууд байдаг юм байна. За 2020 оны судалгаагаар бол Хятадд 30 сая гаруй эхнэргүй хосгүй эрчүүд байдаг гэсэн тийм судалгаа гарсан юм байна. Үүнээсээ үүдээд ганцаардмал эрэгтэй гэсэн нэр томьёо хүртэл гарч ирсэн юм байна л да. За Weibo гэд Хятадын сайт дээрх санал асуулгаар 20-40 насны хүмүүсийн 60% нь ер нь ганцаардлыг өдөр бүр мэдэрдэг гэж хариулсан байна. Энэ бүх хандлагаас нь үүдээд эрэгтэй хүмүүс яаж одоо ганцаардлаа тайлж байна вэ гэхээр гэрийн тэжээмэл амтандаа болох нь ер нь бол ихссэн юм байна. За онлайнаар хамтрагч хайх. За энэ категорид нь манай нөгөө улаан ихч гээд байгаа залуучин бас орчиж байгаа байхгүй юу? За бас хуурамч найз охин баяруудаар түрээслэх гэх мэт бүр янз бүрийн шинэлэг сонин тийм нийгмийн үзэгдлүүд гарч ирсээр байгаа юм байна. За тэгээд үүнээсээ болоод сүүлийн үед залуучууд энэ бүх дарамтнаас сухтаж санаатаагаар бүр ганц бие амьдралыг сонгох тэрийг бүр тан пин буюу ямар ч тийм карьер амжилтын араас хөөцөлдөхгүй зүгээр л нэг энгийн амьдралаар амьдрах тийм сонирхолтой эрчүүд бол бий болсон юм байна. Энэ нэгсэндээ биеийн амрыг одоо чухалчилж ямар нэгэн материалын зүйлийн араас хөөцөлдөхгүй амар амгалан амьдрах тийм нэг шинэ философи бол гараад ирсэн юм л да энэ залуучуудын дунд. За хятад эмэгтэйчүүд бол ерөнхийдөө бол им халамжлуулах маш дуртай байдаг. Эрэгтэй нь ер нь ихэнхдээ араас нь гүөх маягтай байдаг гэсэн үг. Гэтэл энэ улаан игч гэж өөрийгөө нэрлээд байгаа эрэгтэй нь яасан бэ гэхээр яг эсэргээр хийсэн байна. За надад юу ч авчаад хэрэггүй. Өөрөө л чи ирэхэд болно. Надтай уулзах та. Гэд одоо тухайн ингээ байранд нь орж ирэхэд дээшээ суу. Одоо энэ тавчиг хүмүүсчхөө цай унд уух уу гэж заримд нь бүр хоол унд хийж өгсөн байгаа юм. Тиймээс л эрэгтэйг нь мэдсээр байж ирчүүд дахин ирээд ингээд халамжлуулах гад байсан гэж магадгүй. Мэдээж бол зарим нь бас ингээд өөр тийм илүү сонин содон мэдрэмж авахыг хүсээд албаар эрэгтэй гэдгийг мэдсэн ч гэсэндээ ирсэн байх л да. Гэхдээ бол биеийн үлдэх газар бас орж болно шүү дээ. Эмэгтэй хүнтэй тийм бэлгийн харьцаанд орж болно. Гэтэл яагаад заавал ингээд тийм царайлагч биш. Одоо хүн харахад үнэхээр аимшиг царайтай эрэгтэй байгаа хгүй юу? Харвас эрэгтэй хүн гэдэг нь ойлгомжтой. Энэ одоо энэ дээр ирээд байгаа гэдэг нь бас л сонирн байгаа хгүй юу? За түүн дээр оцсон эрэгтэйчүүд эмэгтэй хүнээс авах дулаахан халамжтай мэдрэмжийг авах гэж утсан гэж хэлсэн байна. Олон эрчүүдийн хувьд бол өөрт нь хоол хийж өгч ямар ч болцолтгүйгээр өөрийг нь шүүхгүйгээр хайр халамж тавихад татагцсан. Бас мэдээж хүссэн бэлгийн харилцаа таашаалыг нь өгч чадаж байсан болохоор олон дахин оцсон гэж хэлсэн байна. Зарим нь бүр зүгээр энэ бол нэг бэлгийн харьцаа биш байсан. Би бүр түүн татагдаад бүр хайртай болсон гэж хэлсэн байгаа. Үнэхээр бүр галтуурсан хүн мө хайшин тэгж байгаад одоо видеог нь дараа нь ингээл хийж аваад дэлхийд даяар шившиг болгож байгаа хгүй юу? За тэгвэл ингээ ганц бие эрчүүд нь ганцаардаад шин содын туршгаад оцсон байлаа гэж ботход хамтрагчтай эсвэл бүр гэрэлсэн эрчүүд юу дутсан гэж одоо энэ улаан ихчдэр оцсон юм бэ? Бүгдээрээ энэ талаар ярилццгаая. Хятад гэр бүлд эр хүн л мөнгө олж гэр бүлээ тэжээх ёстой, хүчтэй байх ёстой гэж үздэг юм байна л да. Гэртээж гадуурч өөрийгөө ер нь бол тийм сул дорой байгаагаар харуулах тийм орон зай байдаггүй гэж зарим эрэгтэйчүүд бол хэлсэн байна. За улаан ихчдэр очиход бол яадаг вэ гэхээр яг өөрийнхоороо байдаг, ямар ч дарамтгүй байдаг гэж нэг эрэгтэй хэлсэн байна. За бас мэдээж гаж донгоо гүйцэлдүүлнэ шүү дээ. Илүү бас өөр зүйл мэдэрч эхнэрээсээ өөр хүнтэй уулзах шалтгаан бол нэгсэндээ болж байгаа юм. За нөхрөө нийгмийн сүлжээгээр харсан эхнэрүүд гэлтгүү одоо тухайн одоо таньдаг гэр бүлийн гишүүд нь нэр хүнд нь бол тэр чигтээ унсан байгаа юм. Зарим эхнэрүүд нь хэлэхдээ нөхөр маань ганцхан намайг биш бүх гэр бүлээ гутаалаа гэд бүр салах хүртэл айлхтын нөхцөн байгаа юм.
Бас нэг Бээжингийн төрийн албан хаагчийн нэр одоо энэ сошиалоор ил болсноор эхнэр нь хүүхдүүд маань сургууль дээр ерөөс тайван байж чадахгүй байна. Шоглуулж байна гэж бүр гомдол хүртэл мэдүүлсэн байт юм байна. Тэгээд ч одоо хүүхдүүд ямар ч буруугүй мөртлөө эцгийнх нь одоо ийм бузар буруу үйлдэл одоо тухайн хүүхдэд хүртэл нөлөөж байгаа байхгүй юу? За улаан ханаад ингээ араараа тавиулсан эмэгтэйчүүдийн ихэнх нь биеийн хууралтаас илүү сэтгэл санааны уралтаас хамгийн их шарх авсан гэж хэлсэн байгаа эхнэрүүд нь. Зарим эмэгтэйчүүд өөрийгөө одоо ингээ хангалтгүй байснаас боллоо. Ийм учраас намайг ингээ хуурлаа гэд бүр амиа хорлох гээд ийм бэлтгэл хүртэл уусан тийм тохиолдол гарсан юм байна. Зарим нь бол манай нөхөр одоо энэ хүн дээр оцсон гэд бүр веббод дээр нөхрөө илчлээд те нөхрийнхөө зургийг тавьж бүр шившиг болгосон юм байна. Гэхдээ 1000 одоо сайхан эмэгтэй байгаад ч эрэгтэй хүн хуурхаа өрүүл ер нь хуурна гэдгийг энэ кейстэй энэ хэрэг бол харуулж байна л да. За манай Монгол эрчүүд маань ч гэсэндээ энэ хэрэгээс сургамж аваарай гэж хүсэж байна. Эрчүүдтэй хандаж хэлэхэд үнгүй бяцлаг одоо хулганы ахуйнтал байдаг шүү дээ. Бүх юмд хизээ нэгэн цагт төлөөсөө төлөх цаг ирдлийг одоо энэ улаан игчийн хэрэг бол тод томруунаар бол харуулж байгаамаа. За өнөөдрийн дугаар маань ер нь энэ хүрээд өндөрлж байна. Тэгээд надад бол энэ баг PDD-ийн хэрэгээс илүү дуйлаантай тэгээ илүү бүр тийм бохир санагдлаа. Яагаад гэх юм бол нийт оролцсон хүмүүсийн тоон бүр 1600 давцсан байгаа байхгүй юу? Та бүхэн энэ тал дээр юу гэж бодож байна те? Энэ одоо хон эгчтэр яагаад энэ залуучууд ирж исэн гэж та бүхэн бодож байна? Бас өөрсдийнхөө сэтгэлийг комент хэсэгт үлдээгээд өгөөрэй. За тэгээ манай сувгийг дэмждэг бол та нартай маш их баярлалаа. Тэгээд сав дараа дэмжиж өгөөрэй. Хуг байлаа. Bye.